бичлэг албатай хамтран өргөдөг подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараар бид зам тээврийн хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигч болон одоо явган зорчигчийн жолооч явган зорчигчийн гаргадаг түгээмэл алдаа, дутагдaltaа одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцах гэж байна. Тэгээд энд бидэнтэй ярилцахаар хуульч, мөглөгч, зол жаргал, мөнхцөл, зам уу эрх зүйч, бадам гаруй, Мишелт нар байна. За энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр манай одоо улсын хувьд энэ замын хөдөлгөөн, замын хөдөлгөөний асуудал бол бас номер 1 асуудалтай ч юм уу, проблемтэй юм асуудал байж байгаа. Тэгээд бид нар өглөө босоод ажил хичээл сургуультай явахаас эхлээл энэ замын хөдөлгөөний энэ харилцаанд ингээ оролцож байдаг. Тэгээд энэтэй холбогдуулаад бол бас маш олон юм зөрчил гарч идэг. Тэгээд энд нэг статистикийн мэдээ байна л да. Энд болохоор энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 57745 зам тээврийн ослын дуудлага ирсэн юм байна. За эндээс бол нийслэл 53605 бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ баг 90 гаруй хувь нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох явцад ингээд бүртгэгдсэн гэж харж байна. Эндээс манай нийслэлийн замын ачаал гэх юм уу, одоо иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл ямар байгаа нь бас харагдаж байна. Тэгээд та бүхэнд одоо энэ талаар ямар бодолтой явдаг вэ? Ер нь жолооч болон явган зорчигч нар энэ зам тээврийн замын хөдөлгөөнд оролцохдоо ямар алдаа дутагдал гаргаж ийн гэж хардаг вэ? Ер нь яаж оролцвол энийг шийдэх боломжтой гэж бас ойлгодог вэ? Та бүхний саналыг бас гэж бодож байна. Яг нөгөө Монгол улсын хувьд одоо замын хөдөлгөөний зохицуулалт бол мэдээж замын хөдөлгөөний дүрм гэж байгаа. Тэгээд зөрчлийн хуулийн дээр мэдээж одоо тэр дүрмийг зөрчсөн бол авах арга хэмжээнүүд, хариуцлах хэмжээнүүд байгаа мөн одоо арай жоохон хүн хэлбэрийн эрүүгийн хэрэг үүсэх одоо эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнтэй байвал эрүүгийн тухай хуулийн 27-гийн 10-д заасан ял шийтгэл оногдуулдаг иймэрхүү зохицуулалтууд байна. Гэхдээ яг амьдрал дээр гараад ирэхэд одоо маш жижигхэн асуудлаас эхлээл ер нь бол замын хөдөлгөөний одоо том осол аваар хүртэл ингээд маш олон хэлбэрийн төрлийн янзын ийм зөрчлүүдийг жолооч нар тэгээд жолооч нараас гадаа явган зорчигч нар ч гэсэн айгүйх гаргаж ийн гэж харж байна л да. Тэг яг хамгийн нийтлэг байдаг гэвэл мэдээж одоо юу гэдгийг хурд хэтрүүлэх байна тий согтуугаар жолоо барих байна. Суудлын бүслэхгүй байна гэдэг ч юм уу бас гар утас. За гар утас бол бүр бас айгүй тийм тулхамцсан асуудал болчиход байгаа шүү дээ тий. Тэгээ тэрнээс гадна нөгөө хүүхдийн судал кар ситний асуудал бас айгүй юу гэдгийг кар сит гүү жолооч нар бүр айгүй их гэж хэлэх юм да. Кар ситтэй айгүй зөөхөн тий. Тиймэрхүү нөхцөл байдлууд айгүйх гардаг. Тэгээ тэрнээс гадна одоо энэ явган зарчигчийн өөрийнх нь болгоомжгүй хайхрамжгүй үйлдэлээс болоод гарч байгаа асуудлууд бас зөндөө байна л да. Одоо жишээ нь одоо ингээд 11 сарын сүүл гээд одоо 12 сар гарах чинь тий аль хэдийн цасмаас орсон. Тэгж хахад зам дээр бас дугуйтай хүмүүс айгүйх явжлаа л та. Тэгээд уул нь бол одоо 10 сарын 31-ээр миний санаж байгаа 10 сарын 31-ээр ер нь бол одоо энэ дугуйтай мотоциклтай зорчихыг хориглосон байдаг. Тэгж хахад зам ийм халтаргаа гулгаатай байхад дугуйтай хүмүүс ингээд яг зам дээр адилхан ингээд юу гэдгийг БЦД англи юм шин та хамт ингээд замын хөдөлгөөнд оролцоод тэгээд хальтрах ч юм уу ямар нэгэн байдлаар тиймэрхүү замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолтой орвол бас айгүй эрсдэлтэй. Нэгдүгээрт тэр хүний өөрийнх нь амнаас тэгээд тэр хүний тэгээд гэр бүл ямар их гар цохирол учрах уу. Тэгээд нөгөө жолооч ч гэсэн тий жолоочийн гэр бүл гээд ингээд дамдаа бас айгүй их эрсдэлтэй юмнууд айгүй гард юм шиг санагддаг. Тэгээ тэрнээс гадна бас хүүхдийн асуудал айгүй тулгамдсан асуудал юм шиг санагдаад байна л та. Ерөнхийдөө яг одоо school police билүү. School police гэдэг хизээс илээ 16 оноос бүр хэрэгжиж эхэлсэн тий. Яг school policy-ийн ачаар бас нөгөө хүүхдүүд зам гарахтаа бас арай жоохон аюулгүй болж байна л да. Гэхдээ л
ерөнхийдөө нөгөө хүүхдэл юм чинь анхаарал болгоомжгүй байна те. Хурдтай ирж байгаа машиныг хурдтай ирж ийн гэж харахгүй ч юм уу. Тиймэрхүү тохиолдлоор бас айгүйх энддэг юм шиг санагддаг. Тийм тэр нөгөө таны саяын хэлдэг дээр бас нэмэгдээд бүрэн бус тээврийн хэрэгсэлж олоодах гэдэг байгаа штэ. Одоо нөгөө саяхан нэг гинт хүүтрэл тасмаас ороод айгүй их тийм нэг л өглөө босоод ирсэн чинь ингээл юу тасмаас орсон. Тэгээ нөгөө дугуйгаач гэдэг юм уу нөгөө өвлийн дугуй муугаа сольж амжаагүй байжгаад тэр өдөр чинь нэг айкон дээр нэг мэдээллийн хэрэгсэл дээр 50 өглөө бараг дөнгөж 10 цаг болж байсан чинь л бараг 50 хэдэн тийм зам тээврийн осол энэ төр бүртгэгдсэн гэдэг чийгээс аахгүй. Тэгээд бас нөгөө бүрэн бус тээврийн хэрэгслэлээр зам тээврт тээврт харилцагтай холбогдуулаад нөгөө автобус манайд айгүйх яригдсан байлээ. Аль агтлагдсан тийм шаардлага хангахгүй тийм автобусаар хүн тээвэрлдэг одоо тэр асуудлууд айгүйх бас хөндөгдөж яригдсан байлээ. Тэгээд ер нь бол энэ манай улсын хувьд энэ нас баралтын одоо 3 дахь том одоо өмнө нь 2 өвчин байсан. Тэгээ 3 дахь шалтгаан бол энэ зам тээврийн ослоос болж хүний амьнаас эрсдэх энэ үзэгдэл одоо ороод байгаа юм лээ. Тэгэхээр бас энэ нэлээд харамсалтай асуудал. Тэгээ дээрэс нь зорчигчоос гадна жолоочоос гадна явган зорчигчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ осол аягүй хүлдэгддэг. Тухайлах юм бол одоо бид нар нөгөө өглөө ингээл яарал гэрлэн тохоо хүлээхгүй гэлсгүй чи гээл надад ч гэсэн заримдаа тийм баг бодол орж ирэх таахгүй ингээл гэрлэн тохоо харж байгаа л за амжичих ч юм уу гээл ингээ боддог. Гэтэл ингээ цаанаас нь машин урдтай гаргаж ирээд миний амнаас ирсдэг бас аюултай гэдэг ерөөсөө өөрөө ч тооцоолдгүй мэдгүй тухайн үед нэг юм яарсан байх тахын айгу буруу шийдвэр гаргадаг юм шиг байна. Одоо тэгээ нөгөө 12 сар гээл шинэ жил баяр ёслол болж ин согтуугаар тээврийн хэрэгсэлж олоодох ч юм энэ асуудал бас нэлээд гарч ирж магадгүй байх гэж бодож ингээл энтэй холбогдуулаад ямар ч хүн тэр тээврийн хэрэгслийг жолоодож байгаа юм бэлээ. Тэрийг нөгөө явган зорчигч өөрөө бас мэдгүй тэр хүн ч мэдгүй гэлс гүчи гэлс гарчи гэлс амжичи гэдэг тэр бодлоосоо болж дээрээс нь хөвчний хөгжим айгүйх нь хотын стрессээс зүрч гэсэн салын малын гэсэн бодлоос ингээл чивч хөгжим зүгээл ингээл аюу жоохон замын хөдөлгөөнд өөрсдөө бид нар жоохон анхааралгүй оролцдог. Тэрнээсээ болоод бас энэ осол гэмтлэлийг өөртөө бас учруулад хин хинийгээ одоо осол гаргасан ч осол төрсөн ч хин хинийхээ эрх ашиг бас хохироогоодог юм асуудал бас гараад байгаа юм шиг санагдаад байгаа. Яг явган зорчигчийн өнцгөөс харахаар ингээл тийм Бадмагийн ярьж байгаа дээрс нэг явган зорчигчтэй холбоотой нэг юм ярихад яг уу бас нэг улаан гэрлээр гарч болно гэсэн нэг юм нийтлэл байсан тэрийг уншижсэн. Өөрөөр хэлбэл нөгөө одоо хүмүүс чинь заримдаа нөгөө хууль дүрм зам хөдөлгөөний дүрм журм сайн мэдэхгүй байгаас болоод бас юу гэдгийг нэг арай урсгал нь өөр болцсон. Одоо жишээлбэл ингээд гэрлэн тохион дээр зогсож яхад улаан гэрэл асцсан гэрлэн тохиолны зохицуулалттай уулзрууд дээр нөгөө замын цагтнаар бас давхар зохицуулт хийж идэв штэ. Тэр тохиолдолд аль нь илүү даваа хэрэгтэй гэвэл хөдөлгөөн зохицуулж байгаа нөгөө замын цагтнаас ч илүү даваа хэрэгтэй. Замын цагдаагийн нөгөө дохион нөгөө чигээрээ буюу ингээд заасан тохиолдолд тэрний ардуур гарч байгаа хүмүүс нь гарах ёстой штэ. Уг нь бол дөрмээрээ. Тэгэхэд нөгөө яг замын цагдаа ингээд давхараа өгсөн байтал ард нь улаан гэрэл ассан бохор хүмүүс ингээд бөөнөрөө зогсоод байдаг. Уг нь бол замын цагтаа зохицуулж байгаа тэрэг жоохон дүрм журм мэддэг хүн бол яг уу гарч болох юм аа нэг гарчдаг. Тэгтэл нөгөө гарцсан дээр олоолаа зогсож идэл улаан гэрлээр гарчлаа гэж зарим нь энэ ямар хөдөлгөх хүн бай юм бэ шиг тийм үү. Тэрийг хараад байдаг. Тэрийг бас зөв ойлгох хэрэгтэй шиг санагдав. Гэрлэн тохионы явган зорчигчтой холбоотой юм дээр. Тэр нөгөө гэрлэн тохион дээр би бас яг хүн хүндээ нөлөөлдөг гэдгийг гэрлэн тохион дээр би бас мэдэх. Нэг нь ингээл улаан гэрлэл дагаал явчихаар за олон хүн гарч байгаа юм ингээл бөөндөө гараал явчих юм хүн. Явган гэрлээ хүлээгээ зогссон хэлбэр юм шиг харагддаг энэ төргээл яваад идэв штэ. За олонхоо дагаа явчих улаанаар явчих үсэн тийм зогсчихдээ ингээл яг нэг тийм тэгэл ер нь л тэр хүний үлгэр яг нэг нэгэндээ нөлөөлдөг гэдэг нь яг тийж харж байгаа. Тин чинь нэг жоохон хүүхдүүд хүртэл зогсож байгаа. Тэгэл бас бидраас харж л байгаа хта. За ингээл олохын явал дагаа явчих болтгийм юм гэдэг буруу үлгэр дуурайл авч байгаа ч юм бол бас мэдгүй шүү дээ. Энэ нөгөө явган зорчигчийн буруугаас шалтгаалсан ослууд гэдэг ихлээр нэг хид хідэн төрлийн юмнууд байдаг юм байна л да. Одоо явган нэг гарцсан шугам гарамгүй газраар зам хөндлөн гарах гэж байгаа. За энэ бол гэрлэн дохио зуршил зам хөндлөн гарах. За энийг дүнгийн ярьсан шүү дээ. Тэгээд ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гоох гэж байгаа. Ерөнхийдөө энэ ч гэсэн айгүй түгээмэл байдаг. Тэгээд
зогсож буй автомашины урдуур буй автобуснаас буугаад урдуур нь замын зорчих хэсэгт орох гэдэг. Яг уу ерөнхийдөө бол нэг мэдгүй та нарыг яадаг гэсэн бол намайг баг байхад л ингээл автобуснаас буугаад хойгор нь гараа гэж ээж мэж айгүйх цагж хэлдэг байсан. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө амар том үзэгдэх орчин байвал тэгээ жоохон хүүхдийг бол харахгүй өнгөрөх магадлал бас айгүй өндөр байд юм болов гэж бодоод байдیں۔ Тийм замын зорчих хэсэг дээр буюу зорчих хэсгийн захаар дагаж явах гэдэг. Энэ бол бас айгүй асуудалтай санагддаг. Тэгээ ялангуяа нөгөө хүн согтуу ч юм уу те одоо явган зорчигч нь өөрөө цогтруулахундаа хэрэгэлсэн ч юм уу байх та. Тэгээд түрүүний хэлдгээр чихвчэн хүчтэй өгчм зүүцэн байх та ч юм уу. Энэ зам дагаж явж байхдаа бас согтуу хүмүүс айгүй хосолт өртдөг юм билээ л те. Тэгээ явган өөрөө согтуурлахунд таны зүйл хэрэгэлсэн те бие авч явах чадваргүй ч юм уу ийм үедээ ер нь бол одоо хин нэгнэр хүргэлдэг ч юм уу эсвэл нэг дулаах газар ороод унтдаг ч юм уу. Тэгээ дуудлагын такси мэксээ дууддаг ч юм уу те ямар нэгэн байдлаар тэгж одоо юу гэдэг хөдөлгөөнд оролцож байхгүй бол одоо өөрийнхөө энэ тийм санамсаргүй болгоомжгүй үйлдэлээс болоод амнасаа аршигдуулах магадлал нь айгүй өндөр байдаг. Одоо тэгээд түрүүлсэн шүү дээ шинэ жил болох чинь ингээд шинэ жилийн үеэр бол үнэхээр амар их одоо дуудлага цагтаа дээр очсон шүү дээ. Яг үнэндээ ингээл зүгээр эрүүлжүүлэх байр майранд ч гэсэн ингээл амар их ачаалалтай тий тав дахь сайн бүтээсээ ингээл бүр овоорол байж байдаг. Тэгээ тиймэрхүү нөхцөл байдлуудыг ингээд анзаараад байхад ерөнхийдөө бол яг нөгөө халтраал нөгөө архиныхаа сэдвүүлэл болох гэдэг. Тэгээ ерөнхийдөө бол архи согтруулахундаа тааруулж эргэлж чаддгүй дээ ч юм уу одоо иймэрхүү замын хөдөлгөөнд оролцохдоо явган ч байна уу эсвэл тээврээр эргэсэлж олж байгаа ч байна уу маш боломжтой байх хэрэгтэй. За тээврээр эргэсэлж олж байгаа бол мэдээж угаасаа архи согтруулахундаа угаасаа хэрэглээд огт хэрэггүй бүр өөр хэрэггүй л гэж бодож байна. Тэгээд хүүхдүүдийн асуудал эцэг харуулсан. Хүүхдүүд гэдэг дээр бүр чихвчний хөгжим амар зүүдэг гэдэг ааш би бас нэг уншиж байхад хүүхдүүд үзэгдэх орчноо амар тагалдаг. Ийм хүүдийн өмсдөг штеп. Том малгайтай танц өмсдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд амар өмсдөг. Тэгээ ингээ хавч жишээ машин шин юусаа харах боломж байхгүй. Шууд чигээр явдаг. Тэгэж бас асуулт их өрчөж исэн гэдэг юм л дээр нэг уншиж байхад тийм ер нь зам мамаар явж байхдаа бол тийм орчин халахалсан тийм том малгай залгаа бол хэрэггүй юм шиг л. Одоо өвөл авч байгаа юм чинь бүр ингээд тавтай гүртний хамаалаа өснө гүртний өснө ингээ харагдахгүй. Бүр харагдахгүй. Ядаж нэг зам гарахтаа нэг буулгачдаг юм уу яадгийн. Өө сайн анзаарахтаа байхгүй бол бас. Тэр нөгөө нэг замын хөдөлгөөний дүрмд нөгөө явган зорчигчийн үүрэг гэж байгаа штеп. Тэнд болонгод явган зорчигч чинь аль болох юм гэрэл ойлгохтой тийм хувц өмсөх ёстой байдаг юм л шүү дээ. Манайхан хүүхдийн нэг цүнх мөнхөн дээр нэг юм ионцсон гэдэг л нэг тийм байдаг шүү дээ. Тийм. Ионцсон тийм оруулахтай ч юм уу хувц ер нь бол өмсөж оролцол зүгээр ялангуяа шөнийн оройн цагаар те цастай ч юм уу алтаргаа гулгаатай яг тийм үеэр миний бодлоор бол тэр нэг замын гарц үйдэн штэ гарцуудыг бүр тийм ойлгодог болдог бол тийм гоё юмар бодож муудаад янзлчул аягүй гоё санагддаг штэ. Аа энэ нөгөө нэг зарим замууд ч одоо ингээд нөгөө дээр гэрэлтэй хагаад идэв штэ. Миний яг анзаарч ирсэнаар нөгөө баян шууны ингээд нэг амар урт зам байдэн штэ. Тийшээгээ яхад чи ингээд бүр ингээд дээрээ ингээд гэрэлтэй яг нөгөө гарцныхаа дээрээ гэрэлтэй тэнгүүд тэнд хүн явж ивэл айгүй тод харагддаг. Тэгэхгүй бол орой чинь ингээд нөгөө хоёр талаасаа гэрэл цогч хорчин зам хөндлөн гарч байгаа хүн харагддаггүй. Тиймэрхүү тохиолдол бас. Тийм нэг хурц харуулгач штэ. Би нэг төрлийн хурц харуулгач ерөөсөй ойлгохгүй штэ. Хурц харуулгач нэг гацны хоёр талд идэг да. Зарим нь болохоор яг гарцаа тэр чигт нь өндөрлөөд хурц харуулгач хийсэн. Тэгээ тэр нь өөрөө гарц. Тэгэхээр зөвхөн очиж тул зогсохгүй штэ. Хурдаа хасахгүй штэ. Би тэрийг хабар гайхаад та нар анзаарч харж үзээрэй заяа та нар яг төсөөлөхгүй байх шиг. Гарц нь өөрөө хорт. Тэр амар сайн. Өдөр сургууль руу явах нөгөө тэр зам дээр яг гарцныхаа хоёр талд нь хурц харуулгач штэ. Тэгээ яг мэдээж бас саарж л байгаа бахал та. Тэгтэл жоохон наанаас тэр биш ахгүй. Нөгөө гарцныхаа хоёр талдаа хурц харуулгач бас арай дээр. Тэр миний яриад байгаа болохоор яг ингээд гарц байна да. Тэр нь өөрөө хурц харуулгач. Тэгэхээр жолооч юусоо хурдаа хасч очихгүй байхгүй юу? Гарцан дээр хурц харуулгач юм. Тийм. Гарцан нь машинда хайртай жолооч бол хурц харуулгач хасаар.
Тэгэхдээ амар асуудал шүү. Гацсан дээр нь хурц сааруулж юм биш. Гацсан өөрөө Гацсан өөрөө хурц сааруулж байна. Би тэрийг харчаад бүр гайхаад энэ би яг хинт хэрэгтэй юм болоо гэж харчихсан. За тэгээд дээрэс нь одоо би нэг Батмагийн түрүүний ярьжсэн нэг статистикийг бас хараад л бодоо сууж юм л да. Энд дээр ингэж л да. Нийслэлд нийт бол улсын хэмжээ 57 мянгаас чинь 53 нийслэлд байгаа юм байна. За аргач хөвөлгөө нөгөө ихэнх тээврийн хэрэгсэл нийслэлд байгаа. Хөдөлгөөний эрчим айгүй ихтэй байдаг болохоор их хвчлэн нөгөө юм. Гэтэл нөгөө эсэргээрээ нас баралт гэсэн чинь 265 мөртлөөсөн нийслэлд 89 нас баралт. Тэгэхээр энэ өөрөө хөдөө орон нутгийн зам буюу хөдөө орон нутг дээр нас баралтын түвшин бол айхтар байна гэсэн үг. Энэ чинь өөрөө эргээгээд нөгөө хурдтай холбоотой юмуд байгаа тийм. Дээрээс нөгөө согтугаар тээврийн хэрэгсэлж болоодж байгаа. Асуудалтай маш их холбоотой байгаад энэ харьцангуй бас нэг үе бодох юм бол манай залуучууд ч юм уу арх хэрэглэх нь бас багасчиж. Тэгээд нөгөө согтугаар тээврийн хэрэгсэл хотдоо ч гэсэн тийм тээврийн хэрэгсэл өмдөн бас багассан нөгөө дуудлагын жолооч нар гэж аюу их юм уу баг дуудлагын жолооч юм төгсөрсөн нөгөө ресторантор хоол идээ сууж ядал гаднаас алгаж та ингээд оройтсон болвол дөрөвний хасаа дээр тэглэн штэ гэдэг тэгээд суужсэн чинь залгасан танихгүй дугаар залгасан чинь би ингээд дуудлагын жолооч байгаа маа та ингээд орой ингээд болгоомжтой арай гэж аюу үүсгэх нь айхтар болсон мөлий. Тэгэхээр бас нийслэлд нөгөө согтуугийн бас юм багсан байж магадгүй тийм үйлчлэг сайтай байгаа учраас би бас нөгөө нэг сайхан нэг утсанд мессеж ирээд нэг дуудлагын жолооч. Тэгээ ингээд мессеж руу н ороод харсан чи ингээд 10 сар 9 сар гэд миний ер нь ингээд гадуур орой гарсан өдрүүдийг бүртгэгдсэн юм шиг дуудлагын жолоочоос мессеж ирдэг байгаа байхгүй юу? Тэр дуудлагын жолооч таны бүр мөрдөд байгаа юм шиг байна. Харин тийм мөрдөж байгаа юм шиг би бүр хараад инээд төрөөд алдгаа. Би тийм хүн биш л дээ гэдэг. Тэгээд тэрнээс гадна түрүү нөгөө нэг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй одоо автобус ч гэсэн ингээд айгу хэцүү байдаг гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ би өчигдөр тэрэлжээс ирж ийлаа л та. Малахын зам чинь ингээд айгу урт шулуун зам байдаг. Гэтэ машинд айгу хурдтай явдаг. Тэгж хахад зүгээр яг ингээд жолоо барай явж исэн чинь автобус бүр ингээд амар хурдтай сүнгэнж орж ирэл гүцэж төрүүлэл явж байгаа хгүй. Би тэгээ хараад бас жоохон дотроо айжлээсэн л та. За нэгдүгээрт яг ингээд автобустай очиод наалтчих байдаг гэдэг ч юм уу тиймэрхүү бодлосоо. Хоёрдугаарт ер нь автобус чинь айгүй том хэмжээтэй тэгээ дотроо айгүй олон хүмүүс тээвэрлээд явж байгаа юм байж чи яагаад одоо тэгж амар яарад рейсэндээ л яардаг л ахал та. Гэхдээ л бүр айгүй тийм аюултай харагдчихсан. Тэгээ тэр бас нэлээд асуудалтай гэж боддог. Ер нь бол одоо зүгээр одоо налахын замаа болий зүгээр ингээд хотын төвөр ингээ явж хахад ч гэсэн автобуснууд бүр ингээд амар шахаж чихэж орж ирээл бүр амар эвгүй явдаг. Дотор нь байгаа хүмүүс нөгөө мах зөөрлөд байгаа юм шиг л үү лээ. Тэгэж ярьсан тиймэрхүү юмуд байгаад идэв штэ. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн манай автобусны жолооч нар бас анхаарал боломжтой хандах ёстой юм шиг санагддаг. Яг өглөө гүрч юм аяллаас хоцроо явж байхад яг автобусны дотор байгаа үед л гоё гэхгүй. Ажлаасаа хоцрохгүй тул яваад гоё л бах л та. Гэхдээ яг нөгөө нэг тийм нэг хэрэг гарч ирсэн юм аа. Автобусны жолооч нь өөрөө одоо хүмүүс хүн ингээд автобуснаас бууж ахыг анзаарахгүйгээр шууд хөдлөөд тэгээд жоохон настай хүн байсан. Тэгээд унаад бэртээд би энэ одоо нэлээ юу хүн зэрэг хөдлөж тийм очирсан. Тэгээд тэрнээс нь болоод яг нөгөө талаасаа нөгөө автобусны компани өөрөө бас нэлээд асуудалд орж исэн. Тэгээ баг тэр ч одоо 3-4 жилийн өмнөх маргаан одоо хүртэл явж байгаа. Тэгээ одоо ингээл нөгөө заваарал иргэний хэмжлэх гээл одоо гим хормороо араас нь үзэлтэл явж байгаа. Автобусны жолоочдод ч гэсэн хөндлөлтөө өөр автобусны жолооч нараас тэрээс анхуулах хэрэгтэй байхгүй. Маш олон хүний эрүүл мэнд амь насыг ингээд тээж явж байгаа гэдгээ хусалах хэрэгтэй. Тий, ер нь бол одоо бүхэл төрлийн жолоочлаа дөө нэг шиг бүгдээрээ л айгуу сайн ухамсарлах ёстой болох гэж бодсон. Автобустай холбоотойгоор би нэг мэдээлэл харж ирсэн тэрийг олчлоо л доо. Энэ 21 онд 532 автобус насжилт дуусж байгаа боловч ашиглалтын хугацааг дахин нэг жилээр сунгачий гэж байгаа. Энэ бүр ашиглалтнаас гарч байгаа чинь манайх дахиад сунгаал яваад байгаа байхгүй юм шигтэй. Тийм, тэр чинь ингээл амар юм хар хамаар утаа гардаг. Тэгээ дээрэс нь зарим автобусны би болоо өнөө өглөөхөн жишээлх юм бол автобусны хаалга нь тэгж
бүрэн хаагддаггүй гэх юм уу. Яг тийм автобусанд яг сууж ирсэн байхгүй юу? Чинь амар яг олон хүн дулаахан байгаа л тааж. Гэтэ ер нь л тэгж болохгүй шүү дээ. Тэгээ дээрэс нөгөө хитрхи хүн шахацсан одоо жишээлх юм бол би нэг буудлын дээр буулаа гэж бодоход яг ингээл олон хүний дундуур ингэж явж байгаа л тэр буудлын дээр бууж чадахгүй байх үе зүндээ тох. Тэгэл бууя гэдэг ах чи буулахгүй ингээл явцдаг. Тэгээ нөгөө нэг сая яг таны яг хэлжсэн санаанд нэг охины нөгөө оролт юм нэг цацагтай оролтууд гэдэг чинь яг бууй гэсэн чинь ингээд шууд ингээд хаагдаад цацган нь ингээд юу яагаад үлдээд ингээд оролт нь ингээд тайлагдал ингээд яаж байгаа байхгүй чи ингээд оролт нь ингээд ийм цацагтай тулдаа хөврөөд охин зүгээр бууж байгаа байхгүй тэрнээс биш тэр чинь өөр байсан бол хавчуулдаг зарим үед ингээд мөрөвчтэй юм хоёр мөрөштэй үрцэн хаашууд цүнхийн мөнхийн ингээд хавчаад юм явуулж тийм юм бас ер нь бол өдөр тутамд одоо яна хүн амтны нэрдүр талцсан болоход ер нь бол тиймэрхүү тохиолдлууд бол ер нь бол ажиглагддаг автобусаар явж явах тохиолдол. Тийм л амар. Тэгээд автобусны жолооч бас буруу хөдөө тэр чинь нөгөө их хүнтэй болохоор таландаа харагдахгүй амар хэцүү хий. Хойшлоод өгөөч дахад нөгөө багтахгүй байгаа юм чинь таландаа харч чадахгүй. Тийм уул нь одоо тэр чинь нэг стандарт байх хэрэгтэй шүү дээ. Одоо 45 хүний судалтай автобус гээл стандартууд байдаг шүү дээ тий. Тэгж яхад манай Монголд бол ажиллаж байхад одоо хуучин юу гэдгийг автобусанд суудаг байхад ингээд өвөл орой ажиллаа тараад автобусны бодол дээр баг 100 200 болоо зогссон тий. Тэгэл автобус ирлээ пик чигч ороод орж амжуул ороод одоо ч гэсэн тийм байна. Тий. Тэгэл явдаг л байсан. Тэгэхээр тэр чин тий за ялангуяа одоо тий ковидын үед бүр аимшигтай нөхцөл байдлууд үүсчлээ. Ковидын үед амар санаад нөгөө юу та карантин таах чинь хувийн машинаар явж болохгүй автобусаар явах. За дэлгээ хвчлээ. Надад бас нэг гэрлэн тохооны одоо нэг 20 секунд нэтэргээд тарсан шүү дээ. Одоо манай ажлын урьдчилал амар уртцсан байдаг шүү дээ. Тэрэнд бол одоо манус бол ингээл гүүгээл амжиж байгаа юм. Гэтэ настай хүмүүс бол явж 10-20 секунд нь бол тэр гарцаар гарч амжихгүй. Тэгээд явж идэл яг замын гол улаан гэрэл хасчихдаг байхгүй. Тэгэл тэнгүүд машинууд сигналдаал хоо чи ми гарсан ягаач те гэл нөхөө моогоо араач те гарцаараа юу ногоон гэрлээрээ гарааж та энэ төр гэл зөндөө яг тийм үйл ойлголцол гардаг. Тэгэхээр одоо энийг хаанаас бас яаж гэх юм бэ? Миний талаар болохоор нөгөө тээврийн цагтаагийн албаны цагдаатай лайв хийж хахад сонссон л доо. Ерөнхийдөө бол уул нь одоо замын биш гарцаар гарна штэ тий. Гарцаар гарч байхдаа одоо баруун гарын дөрөв баримталж гарах хэрэгтэй юм билээ шүү дээ. Бас яг машин барьж байгаатай адилхан хоёул аль тал нь баруун гарын дөрмөө барай явал одоо биенийхээ өдөөс мөр өлтөхгүй хугацаа алддаггүй. Тэр чинь нөгөө секундээр хэмжигдэж байгаа болохоор яг ингээд яг л баруун талаар барьж уулна л зам гарах хэрэгтэй юм билээ. Тэгж хахад бид нар бол тэгэл холтол чигрэлтэй шүү дээ тий. Тэгээ яг нөгөө яг нөгөө машин бариад явж хахад гарцны тэнд очиж зогсож нь л тоо сайхан. Надад ч гэсэн тиймэрхүү үед бол зөндөл тохиолдчихсэн. Тэгэхэд чи айгүй хэцүү. Ухрын хонь машин байгаад байдаг. Урагшлыг болохгүй яг ингээд нэг тэнгуү чинь тэр одоо тиймэрхүү саад үсэнгүүт чинь нөгөө хүмүүсийн хурд хамаагүй багсна гэсэн утгатай л та. Яг гарцсан дээр чи машинтай зогсож хүмүүс гарч чадахгүй. Тийм нөгөө машины тойроод тэр шиг л юм байна. Тийм ерөнхийдөө бол яг аль талдаа айгүйх асуудлууд байна л да. Яг тэр бол яг бас дүрм журм хитрхи бас юмыг бас дүрм журмаар зохицуулахаас илүү нөгөө хүмүүсийн ухамсар ёс зүйтэй холбоотой юм бас айгүйх нөгөө соёл гэдэг юм ч юм уу тий. Тэрнтэй холбоотой зөндөө байгаа л гэж харагдъя. Одоо юу гэдгийг манайхан ч нөгөө зам дээр онгоо хүртэл гэдэг үстэй нөгөө уралдаанд оролцож монголчин уусаа тийм штэ амьдрал нь жоохон тийм алаанрахуу маягийн хулаанд орж байгаа юм шиг нэг юм дуулаад байгаа юм шиг. Зогсоол нүгэж ногоон гэл дөнгөж асуунгууд араас сигналдаад өө яваач гэж хорлол зүг штэ. Бүүн асуулт нэг уралдаанд орж байгаа юм шиг ногоон гэл гарангууд бүх хаасан дээр нэмэл уршаст явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр чинь тэгж бас болохгүй л дээ. Тэгэхээр чи нөгөө дутуу явж байгаа нөгөө түрүүний бадмаг ярьж байгаа те. Настай хүн гэдэг явж байвал бас тэрийг гаргачих гэдэг чинь нэгэнт хөдөлгөөнд дор замынхаа голд орцсон байгаа. Тэгэхээр жоохон хэдхэн минут секунд тийм л асуудал байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд яг замын хөдөлгөөнд ингээд орол ингээд харж зөндөө оролцоод явж байхдаа хардаг байхгүй юу. Ингээд машин тавьж байгаа миний машины хажуугаар те. Урдуур ороо сүлжээл нэг минут хожиж гал яваад байгаа хүмүүс ингээд яваал тэгэл яг эцсийн нүндээ нэг газар очиход
яг л би бол зэрэгэл очив Тийм, тий. тийм, Нөгөө тийм. хүмүүс чинь надтай уралдаад яваад байсан мөртлөөс л шалдгүй миний нэг урд юм уу эсвэл надтай зэрэгэл очдөг байхгүй. Тэгэхээр тэр дээр нэг хугацаа очих гал нэг 2-5-10 секундын дээр бол яарад бас хэрэггүй ш. Тэр үед юм шүү. Тэр нөгөө та би та гэд нэг дүрэн байгаа штэ тий. Тэрийг яасан чинь би нэг ерөнхийдөө яг хөө ингээд Монголд та би та гэж явах ёстой байтал одоо та би та гэдэг юм уу тэгэж явдсан шүү дээ тий. Тэгээд тэгсэн чи би нэг алдартай хүний зүгээр Facebook постноос уншсан юм а. Жаргалтай хүн бол яг та би тагаар явдаг аа гэд. Тэгээд тэгсэн чи яг нөгөө тэр өдрөө ингээд гараад явсан чи үнэхээр ингээд зүгээр ингээд сэтгэл амар тайвширсан. За яваа ороо гэж амар тэр яг хит ханаг үргэлжилсэн гэж та би та бол ерөнхийдөө бол одоо нэг юу гэдгийг түргэн мөргөний машин ч юм эсвэл одоо ингээд амин тулцсан үед биш л бол нэг урдураа ганц 2 машин оруулахад нэрээ яах вэ тий. 1-2 минут химлээгээд тий ерөнхийдөө бол угаасаа л улаан гэрэлтээр очил бүгд төгсөн шүү дээ. Сүүлийн үед бас манай жолооч нураас айгүй ухамсартай болсон билээ. Түргэн мөргийн явахаар бүгд ингээд нэг замаа шахаад явуулаад болсон байлээ. Урд нь ч юм бол тэгэл түргэн мөргөд тэгээд хамт өгчрэл энийг явуулахгүй шүү гэж бөөн болдог байдаг шүү дээ. Аа. Тийм. Нэг үе бодгоо замын хөдөлгөөнөөс бас сайжрах. Миний нэг бөөр нүдээр харчихсахгүй юу? Манай жолооч нар бас нөгөө 1 2 3 дахь инээнд явж байхдаа нэгдүгээр инээний машин хурдан хасах юм бол 20 дахь инээний машин дагаж хурдан хасах хэрэгтэй шүү дээ. Гарцаар гарч ийн гэсэн үг байхгүй юу? Гарц биш байлаа ч гэсэндээ нохоо мохож байх юм билүү те. Тэгээ би яг ихтлгүүрийн цааталт чинь ямар ч нэг гэрлэн тохиог гарцсан дээр байсан. Би 2 дахь инээнд таксин цацаа. Явж манай тэр жолооч хурдан хасан чинь манай хажуу талын 3 дахь инээний машин амар хурдтай орж ирээд яг урдаар явж исэн нэг 2 охиныг шүргээл зогслоо байхгүй. Бүр амар ёо. Яг нүдэн дээр тийм харцтай амар юм л. Яг 2 дахь инээний машин хурдан хасчих байвал 3 дагаад хасах хэрэгтэй байхгүй. Хажуунаас нүхэн гаччихнаа л гэсэн. Тий ерөнхийдөө яг тиймэрхүү тохиолдлууд бол бүр амар их байдаг юм лээ. Тэгээ ялангуяа нөгөө одоо юу гэдгийг нэгдүгээр игнэний машин хурдан хасж хахад хүүхдүүд агиух гүдэг. Тэгэнгүүт нөгөө нэг цаатлын игнэнд байгаа явж байгаа машин нөгөө хүүхдийг олж хараагүй амар хурдтай орж ирдэг. Тэгэхээр ер нь л юу гэдгийг хурд хэтрүүлэх гэж хэлэхгүй маа. Гэхдээ юу гэдэг заавал 60-аа тулгаадах шаардлага байхгүй шүү дээ. Яг үнэндээ тийм биз дээ. Гэхдээ манай одоо хотын тохиолдол 60 тулж явах тийм болооч ч уусаа. Тийм. Одоо ч нэг 12 тал явж. Яарад явах вэ гэсэн зургийг харчаад ямар хөдөж гин очиж байгаа юм. Яа бигийн зам дээр тэр бүр тэр нөгөө хөдөө орон нутагт одоо зорчиж явахт хамгийн хэцүү байдаг зүйл нь одоо би нөгөө өөрөө жолооч биш л дээ. Гэхдээ ингээд зорчтод явж байхад хамгийн хэцүүдэлтэй байдаг зүйл нь гэрэл шилжүүлэх. Амар юм тэрнээс болж бас айгүй их осол аваар гардаг. Ер нь энэ нийслэлт ч гэсэндээ тэр тохиолдол бас айгүй их гардаг юм шиг байна. Дээрээс нь суудлын бүсээ зүүдгүй. Одоос гараад за ер нь бол цагдаад бараг л зориулж нөгөө бүсээ зүгээд идэг зүрх нүд хуурах гэх юм. Одоо тэгтээ нэг үе бодоход л гайгүй сайн болсон л та. Гэхдээ нөгөө нэг суудлын бүсийг бас тийм сайн зүүж одоо хүртэл хөвшөө зөндөө одоо маш олон жил яригдчихэж байгаа мөртлөө ядаж энэ суудлын бүсээ бүрэн ингэж зүүж хөвшөөгүй л байгаад байгаа одоо. Тэгээ дээрэс нь нөгөө нэг хөдөлгөөнд оролцохоос өмнө тээврийн хэрэгслийнхэн адуур ингээд тойроод одоо машин доор маань юм байна уу ч юм уу тийм. Ингэж тойрч юусоо жолооч нар маань хардггүй байна л да. Өглөө басаа шууд машина дэлгүүртэй л ингээд явчихдаг. Тэр доорны янз бүрийн амтэн ч юм уу сатуу хөлчүү ингээд ороод унтаад ингэсэн махыг бол үгүйсэхгүй яг тэр юун дээр бас аягүй дутагдaltaй байдаг гэж би сонсч байсан. Тийм ер нь тэр суудлын бүсэн дээр болохлээрээ яг нь миний хувьд бол бүр үнэхээр гайхдаг гэж. Би нөгөө жолооч болсноос хойш ингээд суудлын бүсгүйгээр ерөөсөө явж үзээгүй болохоор байнгын суудлын бүстэйг явдаг. Тэгээд нөгөө зорчигчийн судалт суусан ч гэсэн нөгөө дадал болцсон. Нэг суудлын бүсээ зүгөөг бол нэг хувцас өмсөг юм шигтэй эвгүй санагдаад байдаг байхгүй. Тэгээд тэнгүүд хүмүүс ингээд суудлын бүс тэртэй байдаг, ятрагатай байдаг гэд тэрэн дээр бол айгүй гайхдаг. Гэхдээ яг хит хитэн тохиолдолд би яг суудлын бүсний ачаар амьд үлдчихсэн хүмүүсийг мэднэ. Тэгээд яг энэний одоо үн цэнийг нь ухамсарлахгүй болов яг үндэ ингээд ослол гараад яхад бүр ингээд
90-100 кг-тай бүдүүн хүн байсан ч гэсэн тэр цонхоор багтаад гараа шидэгдчихсэн шүү дээ тий. Тэгж яхад тэрийг ингээд зүгээр суудлын бүсийг зүгээд явчихад нэг их юм унахгүй л гэж боддیں۔ Яг ихэндээ жоохон юу сүүлдээ сурчт юм бэл Тийм, нэг. Эвгүй юм шиг санагдаж суудлын бүсгүй болчихвол. Тийм, суудлын бүсгүй бол одоо ер нь бол яг үннийг хэлэхэд одоо юу гэдгийг нэг 30-40 км газар явхад ингээ хойно суусан байсан ч гэсэн суудлын бүс хайгаал зүдэг тийм бүр нэг тийм зуршилтай болсон. Тийм тэгэхээр энэ дээр бол ялангуяа яг жолооч биш хүмүүсийн хувьд бол бүр нөө тасаагүй байж магадгүй л дээ. Гэхдээ энийг ер нь дадал болох хэрэгтэй гэж бодлоо. Тийм тэгээд миний бодлоор бас энэ замын хөдөлгөөнд оролцох энэ соёлыг бүр 10 жилийн одоо нийгмийн ухааны хичээл энэ төргээл байж тэнд нь хүн баг ч гэсэн ойлголт өгчөөл зүгээр санагдах. Яа гэх юм бол бид нар одоо 16 18 насны ингээ хүрээгүй байх таав ээж хаа машиныг зөв нэг краш руу оруулах ч юм ингээл үнэмлэхгүйгээр ер нь яг амьдрал дээр байдэн штэ хөдөө орон нутагт. Ингээл краш руу үнэмлэхгүйгээр ингээл ажиж хийх замын хүний машинаа оруулчих юм гэж гээл яг тэнээс шууд эхэлдэг байхгүй. Тэгэхээр эндээс шууд бүсээ зүүхгүй одоо юу гэдэг үнэмлэхгүй зохих жишүүрл янз бүрийн насанд хүрээгүй байхдаа за машин унах нэг юм хүнд ингээл амар хобби төрүүлдэг шүү дээ. Тийм байхдаа л энэ юугүй тэр дадлыг өөртөө хөвшүүлээгүйгээр шууд энэ замын хөдөлгөөнд оролцдог. Тэгэл тэр нь өөртөө насан туршид нь хөвшчдэг. Үр хөвгүүд нь харцдаг. Ер нь бол тэгээд энэ жолооны курс сургалтын төвүүд маань бас байна тий. Ер нь яг тэрнээс нь эхлүүлэл за ингээд бүсээ зүүх хэрэгтэй, орны хязгаарыг нэг хэрэгтэй гэл бүр нэг гоё уцаар ирж болохгүй болох. Тийм амьдралыг нэг юм гоё суур бүр юм паас нь л ингэж хөвшүүлүүл илүү зүгээр санагддаг. Тэрнээс ингээ хүн нэг тогтцсон юмыг туршлыг бол ингэж өөрчлөх, хурдан хугацаанд өөрчлөх болж байгаа хэцүү байдаг шүү дээ. Тэгээд энэ нөгөө бидний хууль дүрмд заасан энэ зүйлээ өөрсдөө хэрэгжүүлэхгүй байдлаас болоод осол аваар гараад бидний амь нас эрүүл мэнд бас эрсдэл учраад байгаа байх. Гэж боддог л та бас. За саяхныг хүртэл одоо хэдүүлээ бахан асуудлууд ярьлаа шүү дээ. Ерөнхийдөө баг угаасаа ер нь л одоо идэвхтэй насны хүмүүс бол бүгдээрээ л замын хөдөлгөөнд оролцдог тий. Тэгэхээр ийм асуудлууд яриад өнөөдөр ч баг ярьж дуусгуулах гэж бодож байна. Гол нөгөө шийдэл нь юу байж болох вэ гэд тэнгуут одоо Бадмагийн хэлдгээр 10 жилийн сургуульд байхаас нь л одоо ингээд зам гарахтаа одоо юу гэдгийг том хүнтэй хамт гарчээ гэдэг ч юм уу те. Замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлэн дохоогоор гарчээ гэл явган зорчигч ямар байх ёстой тэрнээс эхлүүлээл. Явган зорчигч гэснээс тэр нэг 17 оны зөрчлийн хуулиар нэг батлагдаад хэрэгжээгүй нэг юу байгаад идэв. Заалтаагаад идэв. Нөгөө гарцгүй газраар гарсан бол 19-800-аар торгоно гэх. Гарцаар гарахтаа ядарсан юм гаргахтаа яаж авах юм бол нэг тэр хэсэг чинь нэг бахан тийм маз юмуд явуулсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо баг хэрвээ үнэхээр л одоо туugтжиж л ухаардаг хүмүүс бол баг тоолох юм шиг санагдаад тийм. Зүгээр л яг 19-800 гээл тэнгуут нь юу юм одоо юу гэдгийг чи мөнгөтэй болохоор төлөх юм уу мөлөх юм гэдэг ч юм уу тиймэрхүү юм ярьж магадгүй л дээ. Гэхдээ тэрний чинь цаана бүр асар их үн цэнтэй зүйлүүд хамгийн чухал зүйлүүд амь нас чинь эрүүл мэнд чинь тэгээ тэрнээс гадна одоо зүгээр нэг хүн асалд ороод дуустдаг штэ нэг хүн тэрний цаана байгаа гэр бүл найз нөхөд бүх хүмүүст маш их нөлөөлөл үзүүлж байдаг. Тэгэхээр тэрийг ч ихсэн бодолцох хэрэгтэй болов уу гэж. Нөгөө жолооч нарын хувьд бол одоо замын хөдөлгөөний дүрм ч юм уу зохих тийм дүрм журмыг зөрчсөн тохиолдолд бас хариуцлага хүлээлээд идэв штэ. Гэтэл явган зорчигч дээр бол тэр байдал арай тутмаг юм шиг зүгээр надад хувь үний санагддаг байхгүй. Жишээлх юм бол одоо хууль бол байгаа штэ ингээд гарцаар гарах ёстой ч гэдэг юм. Гэтэл манайхаа гэрлэр гарах ёстой ч гэдэг юм. Гарцаар гарахгүй гэрлэн тохоогоороо зөв гарахгүй байгаа машины урд дуу шууд гүйж байгаа ч юм уу тийм явган зорчигчнэр зөндөө харагддаг. Тэгэхээр энэ зорчигчдод маань бас яг тухай бүрчлэл нөгөө хүнний бүр дээр хариуцлага хүлээх хэцүү байх л та. Гэхдээ яг тэр явган зорчигчдод хүлээлгдэг тэр хариуцлага бас жоохон сул байж магадгүй гэж боддог. Тэгэхээр нөгөө хүмүүс ч хавт гараад за ингэ гарч нэгээр гүчи гэж бодоод өөрсдийнхөө амнасыг бас эрүүл мэндийн эрсдэлд орчуулад иж магадгүй. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа
жолооч иргэн бүх хүмүүс маань л өөрсдөө өөрсдөө аймыг өөрсдөө тээвэрлэж авч яваа гэдгээ ухамсарлаад соёлтой оролцуул байх. Тэгээд нөгөө бага байхад нэг ногоон гэрэл цагаан шугам ингээл нэг тэмцээн болоод итгэсэн шүү дээ. Нэг замын хөдөлгөөний тэр яг бодоод исэн чинь юу нэг тийм нөгөө 10 жилээс би түр ярьсан яг нөлөөллийн юм бас юм байна тий. Одоо тэр тэмцээн яг болж байгаа юм бол сайн мэдгүй. Гэхдээ нөгөө иргэний боловсрал гэж хэлээд үстэй. Тэн дээр одоо бараг ордог байлгүй юм шүү дээ. Тэгвэл тэр хичээл одоо ер нь боловсролынхаа системээр бас ингээд дамжуулаад явж байгаа бол бас хаашны ойлголт ч юм уу ер нь. Ер нь яг нөгөө цагдаагийн ерхий газраас ч гэдэг юм уу айгүйх тийм нөлөөллийн ажлууд хийдэг. Уг нь бол одоо яарад явах вэ гэдэг үгийг бараг сонсоогүй монгол хүн байх болох тий. Гэхдээ яарад явах вэ гэдэг үгийн утгыг нь бас яг боддоггүй гэж бас асуумар л байна л та хүмүүсээс. Яарад явах вэ гэдэг за ямарч нэг тийм юу гэдэг шар өнгийн брэнд гэдэг нэг тийм аян өрнсөн гэдэг ч юм уу. Гэхдээ яг тэр яарад явах вэ гэдэг үгний цаана ер нь одоо юу байгаа вэ? Тэгээд нөгөө нэг гоё үг гэдэг шүү дээ. Сайн явж ирсэн үү гэд тэ. Хурдан явж ирсэн үү биш сайн явж ирсэн үү гэж асуудаг гэд. Тэр ч ихсэн бас бодууштай л асуудал юм шиг санагдаад байт юм аа. Өөр хэлэх санал байна уу? За тэгвэл өнөөдрийнхөө подкастыг итлээ. Тэгээд энэ үрийг өндөрлөе. Тэгээд ер нь бол энэ бүх одоо сонсогчдод ч гэсэн хандаж хэлэхэд бидлээ өөрсдөө хуулаа дагаж мөрдөөд өөрсдөө замын хөдөлгөөнд маш соёлтой оролцъё. Тэгвэл энэ стресс, одоо бухимдал, усал аваар бүх зүйлээс өөрсдийнхөө дархлааг, эрүүл мэндийг хамгаалж чадна гэж хэлмээр байна. За тэгээд миний нэг юу байдаг л та. Одоо өмнө нь одоо манай аялал одоо гэр бүлийн хүч хэрхэлтэй холбоотой нөлөөллийн ажлууд хийж байхад ч гэсэн бид нар яг хуу бодлогын төвшөнд энэ бүх юмыг зохицуулж чадахгүй те замаа өргөн болгож чадахгүй машиныхаа тог цөөлж чадахгүй. Гэхдээ бид нар дор бүрнээ яг өөрөөсөө бодоол өөрөөсөө юу гэдгийг замын хөдөлгөөнд соёлтой оролцоод хажуудаа байгаа нэгэндээ те за чи өнөөдөр ууцсан байна тэгвэл чи бити машин байр гэдэг ч юм уу. Эсвэл хамт сухтаа чи бүсээ зүү бити замын хөдөлгөөнд оролцоод уцаар яриад гэрлээ ингээд салчих гэдэг ч юм. Ийм жижигхэн юмыг хэлэхэд цаанаа нь ингээд асар их одоо юу гэдгийг тэр зөрчилч гэж ярихгүй хохирлоос ингээд сэргийлж чаддээ шүү гэдгийг сануулмаар байна да. Тийм тэгэхээр нэгнийхээ бас нөгөө зүү ёсны шаардлагыг хүлээж авч байгаараа бити тэр шийдэж байгаараа чи зээ юм болцсон гэж нэг монгол бас нэг мохоо үг байна. За эсвэл ингэж бити хандж байгаараа тийм. За тэгээд хамт үзэл бодлоо олсон тавтахындаа баярлалаа. Дараагийн подкастаараа уулзцгаая баяртай. Баяртай.